За нийт автомашин хэрэглэгчтэй зориулж ерөнхийдөө өвлөө улирал ирж байгаатай холбогдуулан хөдөлгөөрт ер нь зайлшгүй шалгах ёстой, чеклүүлэх ёстой зүйлсүүд байдаг. За тэрийг хүүтний улиралтай холбогдуулан үзэх ёстой юм бол зайлшгүй номер 1-т бол хөргөлтийн шингэнийг гэрнэ. Хэдэн градусд хөлдөх нь гэдгийг дорндуулж үзэх ёстой байдаг. Тэгээ мөн адил бас аккумуляторын нэгтрэлшлийг давхар шалгуулчихад ер нь бол зүгээр байдаг. За аккумулятор маань бас бэрх нөө бэрхгүй нөө гэдгийг ер нь нэгтрэлшлийн шалгаж үзэж болдгоо. За би одоо хөргөлтийн шингэнийг бол одоо бид нарт ийм зориулт ийм багж байдаг. За тэрнгээр мэдээж ардиатороос ийм дээж бага хэмжээгээр аваад ингээ өнгийг болон тэгээд хөлөх температурыг давхар ингээд хянчих болно. За энэ машины маань ерөнхийдөө хөргөлтийн шингэн байна. Хасах 40 градусд хөлдөхгүй гэсэн заалттай юм байна гэсэн үг. Мөн энэ багжаараа юугаа үзэж болдог? Аккумуляторын нэгтрэлшлийг үзэж болдог. За энийг одоо талбайгаа цэвэрлжнэ. Дорн тавих. За энэ ардиаторын тагийг ер нь бол халуун үед ер нь нээж болохгүй. Тэрийг манай хэрэглэгчдэр ер нь байнга санаж байгаа хэрэгтэй. Ер нь хүүтэн үед нь тэгээд давхар тагтай байдаг учраас давхар түжээтэй учраас болгоомжтой нээх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөдөөс ер нь торгох магадaltaй байдаг. Зарим аккумуляторын хувьд бол яг нэг дээж авах боломжгүй аккумуляторууд яг мэрсэр байдаг. За энэ аккумулятор маань болохоор ер нь тийш нь дээж авах боломжтой аккумулятор байна. За энэгээр мөн адил гээд илүү гарсан шингэнэ ерөнхийдөө буцааж хийх зүгээр. За энэ аккумулятор маань нэгтрэлшил нь болохоор ер нь бол 128 та байна гэдэг бол ер нь хэвэн байна гэсэн үг шүү. За та бүхэн өвлдөө бэлдэж эдгээр зүйлсүүдэд шалгуулаарай.